Тэгэхээр бид нэр уул сүнсний хатгалтыг хамгийн тэргуун тавих хэрэгтэй. Тэрийн дараалал сайн бодож явах хэрэгтэй юм шиг байна. Ерөнхий сайдаа агаарн дэмжи. Таны байгуулж байсан үеийн ардчилсан нам болон одоогийн ардчилсан нам үзэл санаа үйл хэргийн хувьд ер нь ямар хөө байна гэж та дүгнэж байгаа вэ? Манай Норвын алтан уяыг намын дараа 8 жил хийхдээ нэг ч удаа хорл хийсэнгүү. Намын их хурл үсттэй тийм ээ. Намын их хурл энэ тэр юу ч байдаг. За ингээд энэ чинь нэг ёсондоо нам сэхэнд очиж ирсэн. Тэрнээс дараа нь одоо хотом дундаа эрдэнэ хэдэн жил дарга хийж байгаа нэрээр ингээд нөө сэхэнд байгаа хүний чинь нэг өсөндөө амыг барьчлаа шүү дээ. Ингээд 20 он гэхэд чинь нам чинь нэг өсөндөө талигч болцсон байхгүй. Энэний нотлого нь хамгийн сүүлийн одоо миний бүр харамссан юм ба сая сонгуул нэр дэвшигчтэй тодруулж яана гэдэг одоо энэ чинь шүнжэнгөө хэрүүл зодон болсон гэж байна. Бүгдээр амтар болгон ярьж байна. Сонгуулийн хорон дээр 2 тогтоол аваач өгсөн гэж байна. Энэ ч одоо энэ бол их харамсалтай. Би алтан уяг битээр 94 онд 2 дахь сүлэнгөөс хойш их дотн байсан. Сүүлд намын дарга болоод ерөнхий сайд хийж яхад нь ажиглаад хараад байсан чинь ер нь их цар хүрээ багтаа хүн байна да. Тэгээд дүгнсэн баг. Тэгээд нэг удаа баабартай таарад энэ Норвын алтан уягч одоо миний бодлоор нэг хуучнаар нэг сум сангийн аж ахуйн даргын хэмжээний хүн юм да. Тэгээд ойрын зайн тоглолт тулга тойрсон юмнаас хэтэрдэггүй, өргөн цар хүрээтэй юм харддаггүй. Иймэрхүү хэмжээний хүн юм гэсэн чинь баабар ихтэй хорон хөлтэй чи хүмүүсийг дандаа өөдөн татчих юм. Тэр чинь юм сум сангийн аж ахуйн дарга. Тэр чинь алдыг гэсэн багийн дарга баг. Алдыг гэсэн багийн дарга чи юу өдөржингөө инээж илүү баабар бас. Янзын хорон хөлтэй шүү. Монголчууд 9 дэх удаага улсын хурлаа сонгох чинь. Та энэ удаагийн сонгуул сонгогчдын хувьд Монгол улсын хувьд одоо ямар түүхэн ач холбогдолтой тийм цаг үед бид тулж ирж байгаа вэ? Энэ сонгуулиар бид ямар одоо түүхэн эргэлтийн цэгийг шийдэх вэ? Энэ өнгөрсөн 30 гаруй жилд чинь нэг хулгай хотл гэдэг юм чинь ерөөсө дээд чатанда хавтгай нүүрлээд. Тэгээд энэ одоо хизээ хэн гарч ирж нэг цэвэрлэх юм бол доо. Ингээд би олон жил хүлээсэн л дээ. Тэгээд ингээд хэдэн гişүүд гарч ирээд энэтэй тэмцээ одоо болио. Одоо энэ манан нураяа. Тэгээд эхлээд бол итгээгүй одоо тэрсэн бүхэн одоо 30 жил тэгж ярьж ирсэн болохоор дахиад нэг хэдэн хүүхдийн шоу болж байгаа юм. Ингээд тэгсэн тэн дотроос чинь нэг хүүхэд тооштой яваад байна. Тэгээд юм хүүхэд ингээд судлаад байсан чинь миний төрсөн нутгийн хүүхэд байна. Манай миний төрсөн бэрхийн хонхороос бас нэг ийм зоригтой хүүхэд гардыг байж гэж бодод. Үнэхээр хийлээ. Одоо энийг манай олон түн бүгдээр мэдж байгаа. Бүгдээр харж байгаа. Энэ бол яг түүхэн эргэлтийн цаг шүү гэж олон түмэндээ хэлмээр байна. Одоо энэ хамгийн сүүлд үндэсний баялагын сангийн хууль батлалаа. Энэ бол юу гэсэн үгээр зэрэг энэ 30 гэр бүлийн дарлалаас ард түмнээ чөлөөлөөд одоо энэ үндэсний баялагч нь яг айл өрх болгон руу явж хаалгаар нь орох энэ үүд одоо нээгдлээ шүү. Тэгэхээр яг энэ дээр нь оюун эрдэнийгаа дэмжиж цааш нь оюун эрдэнийхээ ажлыг үргэлжлүүлээд ингээд дахиад 4 жил яваа та нар хараарай. Ардын намын даргын тухай та бол дүгнэлтээ хэллээ. Ардчилсан намын дарга ган төмрийн тухайд та юу гэж хэлэх вэ? Намаа удирдах чадахгүй шүү дээ. Тэгэхээр чи намаа удирдах чадахгүй нам нь даргынхаа гарт захирагддаг үгэнд нь ордгоо бол энэ чинь энэ хүн чи яаж төр засаг удирдах юм бэ? Ерөнхий сайд оюун эрдэнэ ерөнхийлөгч асан элбэгдэрч хоёрын одоо зөрчил маргаан болвол бас их халуухан сэдвүүдийн нэг болж байна. 89 оноос бол би яг элбэгдээ бол хайртай байсан.
10 оноос 11 12 оноос л нэг биш болоод явцсан. Одоо энэ ардчсан намын жагсаалтанд орцсон байгаа нэг гөлгөө очтой Эшиг Дэмбэрлийн Тэмүүжин гээд нэг гудамжны хулгайчийг хууль зүйн сайд болгоод тэгээд тэр хулгайч нь Монголын хууль хүчнээ бол бүгдийг самраад энэ ч одоо нөгөө Julian Assange WikiLeaks сайт дээр Америкийн элчин сайдын яамд мэдээ өгдөг хүмүүс ингээд дэлхийн бүх улс суугаа элчин сайдын яамд мэдээ өгдөг хүмүүсийн жагсаалтанд орцсон. Ил тавигдсан ийм хулгайч шүү дээ. Тэгээ бодсон байхгүй. За энэ ч бүр биш болоод явчихлаа. Би бүр тэр хамгийн сүүлд дургуун урсын үндэсний баялагын сан байгуулахад яагаад өргөцөд? Би тэрийг юусоо ойлгов. За тэр яг хоосон лоозон одоо арчил хүний эрхчлэн одоо тэр нөгөө нэг түрүү ярьдаг байхын балаа юмаа ярьж болно. Үгүй ард түмэндээ хувааж өгьгээд олигархуудаас өмч хөрөнгө төр салгаж аваад баялагын сан байгуулахаар яагаад уурлаад байна? Би тэрийг ойлгоогүй. Тэгээд одоо нэг холоос хэрэлдээд ах чинь их сонирхолтой. Шууд төрж ирэл шууд зодтолтол хамраа нээлтээ сайн муугаа үзүүлэг нь амрал байд шулуухан. Ялангуяа ардчсан намаас болон бусад одоо жижиг нам эвслүүдээс болвол тухайлбал Оросын холбооны улсыг бүгд найрамд Хятад ард улсыг хүний эрхийн зөрчил хийж гин бусад улсыг төрөмгийлж гин гэх мэтээр шүүмжилж гин элчин сайдын яамны гадаа жагсаал хийж гин одоо янз бүрийн акцуудыг хийж гин Путиныг айлчлахыг эсэргүүцэж гин гэх мэтээр. За тэр элчин сайдын яамны гадаа жагсдаг ёстой нэг лууган төврийн хэлдгэр носон боонуудыг бол би тоож ярихгүй. Тэр бол зүгээр хоосон толгойтой илжигнүүд байгаа. Тэр хаана хэнд яаж ашиглуулж байгаа ч ойлгомжтой. А зүгээр би харин чи их зөв юм асуулаа. Би бүр сая Белорусын ерөнхийлөгч Лукашенког урьж авчирдаг. Энэ бол өстой гайхамшигтай үйл явдал. Энэ юу харуулж байгаа юм Монгол төрийн гадаад бодлого бол хинээрч заалахгүй жинхэнэ тусгаар тогтносон улсын бие даасан гадаад бодлого гэдэг. Дэлхийд дахин харуулж чадсан байхгүй. Тэгэхээр энэ манай хөрөсөг бол харахад ширүүн дөрвөн цэргийн хүн шиг харагддаг гэсэн энэ чинь бол төрийн хүний ухаан байна гэсэн үг. Манай Монгол ардын үг байдаг. Айл хүний ам нэг, ам биш юм шүү дээ. Ам юм байна. Саагалт хүний санаа нэг гэж. Ам санаа хоёр нэг байдаг. Одоо манай Батүл гэж одоо амьдралдаа нэг шиг ном шиг юм биш. Тэгсэн мөртлөө намайг шоронгоос гаргуул одоо би Украинд очиж Путиний эсрэг байлдан шиг одоо солиорол гэсэн. Гэхдээ хаяа явсан уу та нар мэдсэн үү? Би л явсан гэж дуулаагүй. Тийм л мундаг баатар юм бол одоо тэнд очиж байлдах хэрэгтэй шүү дээ. Тэгээ баатарлагаар амь өргөдөөд одоо юу гэдэг тэнд хөшөө мөшөө босгоод яа тийм болно шүү дээ. Гэхдээ тэгж ямар хэрэг вэ? Танаас Санжаа сүрэнгийн зориг агсны талаар бол асуухгүй өнгөрч бас болмооргүй байна л та. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байдаг? Хамгийн сүүлд уулзсан дурсамжаа ярмаар. Дагамбалдыг 7 удаа дэвшүүлчихэд багванд буцаачаад дараа нь талигаач хотын ордогчдоор байсан гасан бонцгийн гавыг дэвшүүлдэг хурал дээр лөө. Энд илүүгийн ярьж байгаа нэг юмыг эсэргүүцээд ингэсайхан уцааны ингэсайхан нэг үг хэлсэн. Тэгээ битээ чагнаад нэг хэрүүл маргаан болов. Тэгээ зоригод эндээс Инксаха чи бодлоо чи хизээ юм байсан. Тэгсэн чинь инксахан хот чи Монголч ч юм алан шүү. Би өөр гайхажсэн баг. Хамгийн сүүлд дууссан тэр л юм байна да. Зориг агсныг бол ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухайн асуудал бол намын хүрээнд яригдчих. Яригдчих. Тэр яригдгүй яа. Тэр орой чинь яг тэр алуулдаг орой чинь шинэ пионерын ордонд турал болсон шүү намын. Тэгээд энэ дээр чинь бас л дахиад нөгөө инксахан доогомод дээр чинь дээр суудсан ойрлоод тэгээ би тараад оролд руу гэрлүүгээ явжсэн чинь илүүгээ уцтаад чи хаа байна гэж. Би энэ ордонд өрөөндөө ирчихвэ чи ороод ирэх үү. Тэгээ би уцаад ордоо гэсэн илүүгээ зоргог дэвшүүлвэл яах вэ? Нам дотор юу ярьж байна гэдэг. Нам дотор ер нь ярьж байна.
зориг дэвшүүлэх нь зөв гэж шууд гарна. Намаас бол шууд гараад байна. Тэгээ би саналаа. Тэгэхээр илүүгээ миний саналыг асуужсэн. Тэгэл өглөө нэг гинтхэн 8 цагт гинтхэн харин утас дуурайд гэсэн гэрэл чулуун яриад сөргөө ингэсэн. Тэгэл тийм болсон юм да. Ерөнхийдөө оюун эрдэнэ одоо авилгын маш олон хэрэгүүдийг одоо хууль гяналтын байгууллагууд илчлээд шүүхэд шилжүүлж байгаа боловч шүүхтэр очиод гацчаад байна гэдэг байна. Харин тэгээ одоо энэ их хурл нэг онцгой хууль гаргаад шүүгчнэрийг бүгдийн цэвэрлээд дэжтэй шүүгчнэрийг дахиад шинээр шүүгчнэр томилол тэгээд болно шүү. Эднүүсийг царай авч сууж ямар хэрэг вэ? Нөө баяна аваргын ангой шиг их орноо бодъё, ээж аваан бодъё гэдэг шиг өөр хүүхдээ бодъё, ирээдүгөө бодъё одоо. Би загчин хүний хувьд. За одоо манай ховдын засаг дарга болормоо байна. Хөрхи амтан тэнд одоо байлдаа шудраг ёсыг тогтооно гэдээ ховдод хичнээн юм хийж байна. Ардууд болормоо сайн л биш. Ийм хүүхдүүдэд дэмжих хэрэгтэй байхгүй. Одоо гой автаад хэм байна. Одоо энэ амар бясалган дэвшиж байгаа хаа. Би амар бясалганыг яагаад дотроо дэмжиж байгаа гэдэг манай Бэрхийн уурхайн оюун эрдэнэд хань болж нэгэн мөрийн хүчрэлд итгэж байгаа учраас би амар бясалган дотроо их сайн байгаа байхгүй. Тийм учраас тэднэрийг дэмжих хэрэгтэй. Одоо увсад манай чойж сүрэн байна. Чойжог ер нь бас 90 хугарах юм уу гэж бодсон. Мужиг талдаа. Тэднүүсээ дэмжиж явах хэрэгтэй. Тэгээ би баруун аймагуудтай бол тэгж хэлмээр байна. Тамины нэг мөр эндүүсийгээ дэмжиж, оюун эрдэнийгээ дэмжиж энэ өөрснийхөө нэг ирээдүгээ бодоод дэмжээрэй. Одоо тэр манай ачаа мэтийн хулгайчээс одоо салаарай, болиорой тэр чинь. Тэгээд яг би арсын холбооныхаа барьцаанууд хандаж хэлэхэд биднүүсийн 90 онд тавьсан зорилгыг өнөөдөр оюун эрдэнэ хийж байгаа шүү. Биднүүсийн зорилго бол энэ олон түмэн ардуудаа өөдөн татыг эсэл ганц зорилго байсан шүү. Тэр арчил хүний бүгд худлаа шүү. Тэр бол Америкуудын зохиосон үлгэр. Зүгээр энэ хэдэн 3 сая ард түмэн чинь сайхан амьдрах ёстой бол зорилго. Энийг чи өнөөдөр оюун эрдэнэ суурийн тавиад хийж эхэлж байгаа учраас манай арчсан холбооны барьцаанууд арчсан намынхан өөрсдөө мэднэ. Манай арчсан холбооны барьцаанууд бол харин би та нарын зоригоо илүүгээ хоёрын дараа 3 дахь дарга байсан хүний хувьд та нартай уриалахад зөв юмаа дэмжин шүү. Оюун эрдэнэгийг дэмжээрэй. Та нар надад дургүй байж болно. Тэгвэл вэкэн хизээж худлаа ярихгүй, хулгай хийхгүй гэдгийг та нар мэднэ. Тийм учраас миний үг зөв ойлгоо. За юм л. За баярлалаа. Ерөнхийдөө ажлыг хүн болно гэж явахгүй хүнс ажил болоод байдаг болчиход байгаа юм. Буянтай ажил гэж боддог. Энэ галчаас амьдралаа гараад ихэсэн олон мундаг хүмүүс байдаг л да. Одоо хамгийн олон жишээг бол одоо ерөнхий сайд оюун эрдэнэ маань одоо галч байсан гэж боддог. Авилгачид ялах уу, ард түмэн ялах уу гэдэг түүхэн сонголтыг хариулт өгөх. Оюун эрдэнэ гэх мэтчлэн олон улсууд байдаг. Би галчаараа бахархдаг. Цагаан гартай авилгачид хар гартай гэж галчийг мууж болохгүй. Энэ гар бол хөдөлмөр хийдэг гар болохоос хулгай хийдэг гар бишээ. Тийм ч учраас ардын намын сонголт бол ерөнхий сайдтайгаа хамт байх шудраг ёсны тэмцлийн ялалт байх болно. Галч оюун эрдэнэ бадраасан галыг өргөлж өдөө бадраацгаая. Тийм учраас ардын намын жагсаалтыг дэмжих сонголт бол ард түмний ялалт байх болно. Тэр бид нэр улс үндэсний хязгаарлалтыг хамгийн тэргүүнд тавих хэрэгтэй. Тэр энэ дараалал сайн бодож хэрэгтэй юм шүү. Ерөнхий сайдаа агаар нь дэмжиж